нөгөө зардал нь өрөхгүй болохоор төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тэр тусгай шаардлагын 2 хязгаарынх нь нэгийг нь байхгүй болгож байгаад содруулж байгаад тэгээ 60% дээрээ л юу барина гэсэн тийм хандлага харагдаж байгаа. Надад бол ийж харагдаад байна. За зөвлөж шинэ асуултанд хариулъя. За та их зөв нюанстай нарийн сайн харсан байна. Ер нь яг наад асуудал чинь болчиход байгаа байхгүй юу? Одоо өөрөөр хэлбэл засгийн газар за энэ төсөв юм хариуцдаг сангийн сайд нь төрийн төвийн хууль дээр гарч ирэхэд л ийм айхтрын болцсныг олж мэдлээ. Энэ бол айгүй ноцтой асуудал байхгүй юу? Одоо надад өнөө хайнаг юм 6 сарын 5-нд нэлээд олон хуулиуд батлагдсан л да. Гэхдээ 40,000 орон дараа өөрөө санаачлал бариад явсан энэ батлуулсан хуулийг засгийн газраас санал авахдаа яг энэ заалтанд байгаагүй байхгүй юу? Байгаагүй. За байсан бүх заалтууд нь боломжгүй дэмжих боломжгүй засгийн газраас албан ёсоор 4 сарын 23-нд хариугаа өгсөн. Тэгээ бид нар санаамар байжсэн. За гэтэл сая ингээд харсан чинь ийм заалт орж ирээ батлагдсан. Ингээд Монгол улс 25 оны 1 сарын 1-ээс төсвийн алдагдлын хязгаар байхгүй болчихсон. Яг өнөөдөр бид нар 60% гэдэг өөрийн хязгааргүй болцсон явж байгаа. Ийм айхтар болцсон байна л да. Тэгээд энийг засгаал энэ төсвийн тодтголыг бид ер нь өргөн барьж байна. Одоогийн энэ санал дээр хас 2-ыг нэмэх 2 гэж болгоод гэхдээ нөгөө зээлийн зардлыг нь хасж агаад чангалж байгаа юм шиг мөртлөө хөнгөвчлөлтсөн харагдаж орж ирээд тэгээд энийг одоо ингэж хилцэж агаад өөрчлөлөө гэхэд 6-гийн 1-2-ыг өөрчилчлөө гэхэд нөгөө 6-гийн 4 нь буюу үйлчлэх хугацаа нь 25 оны төсвийн жил хүртэл гэдэг нь үлдчихэж байгаа байхгүй. Тэгэхээр чинь 25 оноос хойш зөвхөн 60% л үүднэ гэсэн үг болоод байна шүү дээ.